бүгдэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ сайн сацгаажсан уу? За би өнөөдөр хэрхэн өөрийнхөө хоёр хүний санхүүгээ болон гэр бүлийнхээ санхүүг менеж хийдэг тухайга та бүхэнтэй хуваалцах болно. Тэгээ миний хувьд болохоор дунд сургуульд байхаас цагийн ажил хийж эхэлсэн солонгос. Тэгээд дунд сургуульд байхаас яг мөнгө олоод түүнийг өөрөө хэрэглээд явдаг гэсэн болохоор дунд сургууль байхын орж ирсэн орлого зарлага ингэж байг тэмдэглэж явдаг гэсэн л та. Сургуулаа төгсөөд ажил хийж байгаа одоо энэ үедээ ч гэсэн өөрийнхөө санхүүг бол байнга тэмдэглэж явдаг. Тэгээд би хэрхэн санхүүгээ тэмдэглэж явдаг тухайга та бүхэнд өнөөдөр хуваалцах болно. Гэр бүлийн санхүү менеж хийх тал дээр маш олон зүйл дээр ингэж суралцаад тэгээд өөр олон YouTube channel-аас ингэж үзээд сураад түүнийг хэрэгжүүлж явж байгаа. Тэгээд түүнээсээ та бүхэнд өнөөдөр хуваалцах болно. Би тэгээд ажил хийдэг байхаас өмнө бол дээд сургууль байхдаа тэр арбит энэ төр хийдэг байхдаа ерөнхийдөө орлого зарлага хэд байна гэдгээ хянаал бичээд явдаг байсан. Тэгээд хөвчлэн зарлага маань орлогоо давахгүй тулд байнга ингэж хянаж явдаг байсан. Албан ёсоор би өөрөө ингэж ажил хийдэг болоод мөнгө ингэж зулуулаад эхлээд тэгээд бас Баян аав ядуу аав гэдэг тэр номыг уншснаас хойш санхүүгийн талбар дээр улам илүү тийм хяналттай болсон. Тэгээд одоо болохоор орлого зарлага тэгээд хөрөнгө өөр гэсэн дөрвөн төрлөөр хуваагаад өөрийнхөө мөнгөний урсгалыг хянаж авч байгаа. Орлого, зарлага, эд хөрөнгө, өөр төлбөр гэсэн дөрвөн мөнгөний урсгалын дөрвөн одоо том категорийн тухай хуваалцаад хэрхэн яг тэмдэглэх хөтөлбөр бай гэдгийг та бүхэнд хуваалцъя. За нэгт нь болохоор орлого байгаа. Энэ баруун талд нь орлогыг тэмдэглэсэн байгаа. Тэгээ орлого болохоор орлогын их усүр үеж гэж байгаа тийм. Тэгээд манай гэр бүлийн бодлохоор эхнэрийн цалин, нөхрийн цалин гэж байгаа. Тэгээд дараа нь болохоор 8 гэдэг нь болохоор солонгос болохоор ингээд хуучин юм зарах тийм юу байдаг. Хуучин ингээд хэрэгжилжсэн юмнуудаа зарах ч юм уу бол хүүхдийнхээ хэрэглээд одоо ерөөсөө хэрэглэхгүй байгаа зүйлүүдийг зарах бол тийм боломжтой аппликейшн байдаг болохоор би тэрэн дээр айгүйх тийм хуучин хэрэглэхгүй байгаа юмнуудаа айгүйх зарцдаг байхгүй. Тэгээд тэрнээс оржсэн орлогоо бас бичдэг. Онлайн шоп гэдэг нь болохоор би өөрөө Facebook групп ажилладаг Монголд онлайн шоп ажилладаг. Тэрнээс ирсэн орлогоо бас бичдэг. AppTech гэдэг нь болохоор аппликейшнээр дамжуулан олсон мөнгнүүд гэж байдаг. Тэгээд энэ болохоор яг нэг их бол биш. Гэхдээ яг аппликейшн дотор хийж болох одоо мөнгө олох боломжийн зүйлүүд сард ихтэй гэхэд сард нэг 10,000 ч юм уу 20-30,000 олох боломжтой байдаг. Тэгээд тэрүүгээр бас олцсон мөнгөө бас хэмжээ тэмдэглэдэг. Book Club гэдэг миний ажиллаж байгаа Book Club-аас ингээд орж ирсэн орлогоо бас бичиж байгаа. Тэгээд би дараа нь болохоор цалинтай ээж гээд цалинтай ээжээсээ хүүхдээ гаргаад асуудаг болохоор цалинтай ээж Монголд орж ирж байгаа миний данс руу. Тэгээд тэрийг бас тэмдэглэдэг. За тэгээд энэ SNS гэдэг нь болохоор SNS-ээр дамжуулж олсон мөнгө бас байгаа. Монгол хүмүүст зориулсан YouTube channel ажиллаж байгаа. Дээрээс нь Never-ийн блог ажиллаж байгаа. Ихэвчлэн SNS-ийн шугамар орж ирдэг баг зэрэг юм байдаг. Тэгээд нэг их бол биш. Тэгээд яг ерөнхий орлогын их усүр маань хүүхдэрийн цалин байж таардаг 8 онлайн шоп ч юм уу, AppTech ч юм баг гэлтгөө жоохноор орж ирдэг тийм орлогын их усрүүд байдаг. Тэгээд энэ зүйлүүдээ бүгдийг энэ ингэж бичиж тэмдэглэдэг байгаа. Дараа нь болохоор зарлага байгаа. За зарлага болохоор яг энэ ингэж бичигддэг. Тогтмол зарлага гэж байдаг. Тэгээд энэ тогтмол зарлага нь юу вэ гэхээр байрны мөнгө ч юм уу те газ, засвар цэвэрлэгээ хийх мөнгө, тоог, ус, гэрийн интернет кабель, сар болгон гадаг усны мөнгө, ус шүгчний мөнгө, купонд одоо интернетээс юм авахд сар болгон төлдөг хураамж гэдэг. Тэгээд тэр хураамж тэгээд бусад гээд тогтмол гардаг зарлагууд гэж бас байдаг. Одоо энэ хоол хүнс амжиргаа, эрүүл мэнд, гадаа төрх хүүхдүүд, соёл хуваалцах бусад гэдэг энэ зүйлүүд болохоор ингээд тогтмол бус зарлагууд байгаа. Хоол хүнс гэдэгт нь болохоор мэдээж гадуур хооллох ч юм уу гэд бүлээрээ 7 анхны удаг ч юм уу 2 талхны удаг гадуур хоолны мөнгө. Тэгээд хүнс гэдэг нь болохоор яг их хэвчлэн дэлгүүрээс авдаг хүнсний материал хүүхдүүдийн сүм мөндөр ордог. Тэгээд мах бууз банш гэдэг нь болохоор ихвчлэн махны газраас маха бууза баншаа ингээд сар болгон ихэн зэрэг авчдаг сард нэг удаа. Талах кофе гэдэг нь болохоор
гадуур ингээд талах авч юм кофе уух ч юм уу яг тийм зүйлүүд энэ бичдэг. Амжиргааг болохоор бас хоёр хуваасан. Нэг нь болохоор амжиргаа, нэг нь болохоор цахилгаан хэрэглэлгээд амжиргаа гэдэг нь одоо жишээлбэл ийм утасны кейс ч юм уу тий хэрэгтэй байдаг тийм амжиргааны хэрэгэлдэг зүйлүүдийг энэ авсан зүйлээр тэмдэглэдэг. Дээр нь болохоор цахилгаан хэрэглэл ямар нэгэн жижиг сажиг том жижиг гэлтгүй цахилгаан хэрэглэл юу авсан бэ гэдгийг энэ тэмдэглэдэг. За дараа нь болохоор эрүүл мэнд байгаа. Витамин бол ер нь байнга хэрэгжилж байгаа. Тэгээд маск, дээрэс нь эмнэлэг гэсэн юм категорид байгаа явагддаг. За дараа нь гадаад зүрх гэсэн категорид болохоор хувцас, үс гоо сайхан, тэгээ угаалга засвар гэсэн тийм үтайгаар одоо хувцас авах юм бол хувцас авах дээр тэмдэглээд одоо үсчин орох ч юм уу эсвэл гоо сайхны шампунь ч юм уу тэгээ нүүрний тас ч юм уу нүүрний бодог ч юм уу авах юм бол энэ бичээд угаалга засвар гэдэг нь болохоор угаалгын нутаг ч юм уу бок ч юм уу тийм угааж барих тийм зүйл дээр хэрэгэлсэн мөнгө энэ бичдэг. Дараа нь хүүхдүүд гэдэг дээр болохоор хүүхдүүдийн боловсролын аялал гэж байгаа. Тэгээд 7 эхний удаа ч юм 2 эхний удаа ийцээ хүүхдүүдээ агаар салхам гарахтаа ч юм эсвэл ямар нэгэн музей үзүүлэлттэй ч юм уу явхад хэрэгэлдэг мөнгө. Тэгээд хүүхдийн хэрэгсэл, тэгээд хүүхдэд идэх зүйл авах одоо хүүхдийн идэх зүйлүүдээ тусдаа нэртэйгээр интернетээс авдаг байгаа. Тэгээд тэр зүйлээ бичдэг. Дараа нь эмнэлэг, хүүхдүүдийн эмнэлэг авах юм ахыг бас тусдаа тэмдэглэдэг. Тэгээд хувцас тоглоом. Тэгээ хувцас болон тоглоом авахд байнга бол аваад байдгүй. Гэхдээ ямар ч хувцас тоглоом сар болгон авдаг. Тэгээд цэцэрлэг. Тэгээ хүүхдүүдэд хоёр хүүхд хоёулаа цэцэрлэг явж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн мөнгийг энэ тэмдэглэдэг байгаа. За дараа нь болохоор соёл гэдэг дээр болохоор аялал одоо гэр бүлэрээ ч юм уу ганцаараа ч аялалд хэрэглэгдсэн мөнгөө бичдэг. Тэгээд унааны мөнгө. За тэгээд би ямар нэгэн сургуульд ч юм уу бук клуб суухдаас эндээ тэмдэглэдэг. Тэгээд бусад. За дээр нь болохоор хуваалцах гэдэг категори дээр болохоор өргөл би ингээд хэрэгссэн тэгээд цуглаанд яваад өргөл 11 өргөдөг гэж хэлжсэн. Тэгээд өргөлөө хэд өргөсөн гэж бичдэг. Тэгээд нөхөр гэдэг болохоор нөхөр өөрийн тийм амжиргааны халаас нь мөнгө гэж байх хэрэгтэй те. Тэр мөнгийг энэ бичдэг. Тэгээд картны мөнгө гэдэг нь болохоор сарлын картны хураамж гэж төлдөг. Тэгээд тэр картанда хэдийг төлсөн тухайга бичээд тэгээд өөх гэдэг нь болохоор ямар нэгэн одоо гэр бүл ч юм уу эсвэл ах トゥ хамаатан садан найз нөхөд донд эмнэлэг твтэх ч юм уу гинтийн тийм өгөх ёстой тийм мөнгнүүд байдаг шүү дээ тийм өгсөн мөнгөө тэмдэглэдэг. За тэгээд бусадд нь болохоор хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт нь болохоор би хвчлэн хөрөнгө оруулалтаа хувьцаа эзэмшиж байгаа. Тэгээд тэр хувьцааныхаа данс руу явуулсан мөнгөө энэ бичдэг. Дараа нь болохоор баян өдөр гэдэг хоримтлал байдаг. Тэгээд энэ хоримтлалд болохоор ингээд жоохон хоримтлуулж агаад тэгээд айгу гоё өдөр гоё хувцас өмсөж агаад гоё газар явахтаа хэрэгэлдэг тийм хоримтлал байдаг. Тэгээд тэрийг болохоор баян өдөр гэдэг аахгүй юм. Тэгээд бусад өдөр нь болохоор яг ядуу шиг болж өгвөл маш хэмнэлтэйгээр амьдрахыг хүсдэг. Тэгээд яг цуглуулж байгаад яг баян өдрийг тогтсож байгаад яг тэр өдрөө баян үе шиг тэмдэглээд баян үе шиг хэрэгэлдэг тийм нэг өдөр байдаг. Тэгээд тэр өдөр төлөө хадгалдаг байгаа. За тэгээд бусад тэгээд өөрөө төлөх гэж бас нэг жоохон өөр байгаа. Тэгээд тэрийгэ төлөхөнд бол сайхан тогтсон хэмжээгээр цааш нь хийж байгаа. Яг иймэрхүү байдлаар өөрхийн зарлагыг бүгднийг бичдэг байгаа. За тэгээд энэ дээр би эхлээд яадаг гэхээр сар болгон эхний өдөр яг энэ сард би одоо жишээлбэл би энэ сард нийт тогтмол зарлага дээр одоо 600 сая төгрөг хэрэглэнэ гэж зорилго тавьдаг байхгүй яг энэ тогтмол зарлага бол 600 сая доторлог эргэлтэн хоолхонс 500 сая гэсэн төлөвлөгөө гаргадаг байхгүй. Тэгээ бодох юм бол яг за энэ сард яг 2 сая 610 сая дотор амьдрах хэрэгтэй байна гэсэн тийм төлөвлөгөө гаргаад тэгээд яг зарлага энэ зэнгээ бичиж хэлдэг байхгүй. Тэдний өдөр одоо тийм авсан, ийм авсан гэд нэмээд яваад байдаг. Энд бичээд байдаг. Эсвэл байрны мөнгө жишээлбэл 500 сая төлсөн гэдэг юм бол энэ чинь энэ нийт гэдэг дээр нь энд байгаа зардлууд нь бүгдээрээ нэмэгдээд энэ чинь автоматар нэмэгдээд гарч ирдэг. Тэгээд тог гэх юм бол 50 сая төлсөн гэх юм бол автоматар нэмэгдээд гараад ирдэг. Тэгээд би өөрийн Excel-ийг хийсэн байхгүй. За тэгээд энэ үзүүлэлт гэдэг нь 91.7% гэдэг нь болохоор би 600 сая төлөвлөсөн байгаа шүү дээ тийм 600 сая төлөвлөсөн одоо нийт би зарлага маань 550 сая болцсон байгаа болохоор би яг төлөвсөн хэмжээнийх 91.7% хэрэгэлсэн байгаа байна гэдгийг энэ чинь үзүүлэлт гэдэг дээрээс нь харж болно. Тэгээд би яадаг гэхээр зарлага бүгдийг ингэж одоо сард яг
7 ногт нэгээс 2 удаа бүгдийг энэ Excel-ээр тэмдэглэх байхгүй. Тэмдэглэл өөрөө автоматар ингэж бодоод харж байгаа л яг өөрийнхөө дээд хэмжээ гэж тогтсон төлөвсөн мөнгнөөс даваад гарах юм бол яг тэр үеэс хавлаад яг энэ амжиргаа ч юм уу эрүүл мэнд гадаад төрөх одоо энэ тал дээр сахиж ерөөсөн зарлага хийдгүү. Тэгээд ийм маягаар өөрийнхөө одоо зарлагыг байнга хянаж авдаг. За тэгээд энэ тайлбар гэдэг нь болохоор одоо энэ өсчин гоо сайханд одоо би одоо энэ үсээ засуулсан гэх юм те үсээ засуулах гэх юм ингээд бичдэг байгаа. Жишээлбэл одоо хүүхдүүд боловсролын аялал одоо ийшээ одоо 100 мянгаар явлаа гэхэд ийшээ хаашаа явсан бэ гэдгээ бичих юм эсвэл төлөвлөж байгааг бас маш их зарлага гарах юм бол түүн дээр ингээд бичдэг байгаа тайлбар хийдэг яагаад ингэж гарсан зүйлийг гинт эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болох ч юм уу гэх юм бол эмнэлэгт үзүүлсэн хийн одоо болоор эмнэлэгт үзүүлэх ч юм уу тийм баягаар ингээд тайлбар ингээд энэ чинь бичдэг. За дараа нь болохоор энэ дүгнэлт гэдэг хэсэг дээр нь болохоор хамгийн сүүлд нь одоо сарын сүүлийн өдөр бүх ингээд санхүүгийн яг дүгнэлт цаг гаргадаг. Миний төлөвсөн одоо санхүүгийн тэр дээд хэмжээгээс ингээд үзүүлэлт нь хэтэртэй үед одоо дүгнэлт гаргадаг жишээлбэл одоо таксин цуухгүй байх ч юм уу тий гинт ингээд дотоочноосоо болоод таксин цуух шаардлагатай үеийг гараад таксины мөнгө их гарчих юм бол одоо дүгнэлт дээр дараа сар таксин цуухгүй байх дараа сар эрт бэлдээд эрт гарах ч тиймэрхүү байдлаар дүгнэлт гэдэг дээр нь ингээд дүгнэж бичдэг байгаа. За 3 нь болохоор эд хөрөнгө. За эд хөрөнгө гэдэгтэр бэлэн мөнгө одоо яг бүх орлого зарлага ороод гарсны дараа сарын эцэст би яг энэ эд хөрөнгө гэдэг дээр ингээд тэмдэглэх хөтэлдэг. Бэлэн мөнгө одоо яг хэд байна гэдгийг бичнэ. Тэгээд хадгаламж яг хаана хэдэн өгөр байна вэ гэдгээс бичээд тэгээд хувьцааны дасанд хэдэн төгрөгийн хувьцаа байгаа гэдгийг бүгдийг ингэж тэмдэглээд хийдэг байгаа. Жишээлбэл бэлэн мөнгө сая төгрөг байна гэж ягаад миний хадгаламжинд бас сая төгрөг байна. Тэ. Тэгээд хувьцаанд бас сая төгрөг байгаа гэх юм бол миний одоо энэ сард нийт хөрөнгө маань 3 сая байна гэж харж болно. Тэгээд өөр төлбөр нь болохоор жишээлбэл хувийн өр маань энэ сард 100 мянга байна, зээл 100 мянга байна гэх юм бол ингэж бичих юм бол одоо нийт надад нийт өр зээл нь 200 мянга байгаа маань гэж болно. Өөр төлбөр эд хөрөнгө хоёроо бичсний дараа яг үн цэн гэж гарч идэг. Тэгээд үн цэн нь болохоор миний одоо байгаа эд хөрөнгийн 3 саяас энэ өөр төлбөрийг хасаад надад яг байгаа тэр мөнгөний үн цэнийн яг хэд вэ гэд нийт үн цэнийг надад 280 гэд яг үн цэнийг ингээд гаргаж өгдөг. Тэгээд иймэрхүү байдлаар би санхүүг ингэж хөтөлж явж байгаа. Ерөнхий гэсэн тийм шийдэн дээр болохоор нэг сард орлого хэдээсэн, зарлага хэдээсэн ингээд бүгдээр ингээд автоматар ингээд гараад ирж байгаа. Тэгээд үн цэн нь болохоор хэдээ гэд автоматар ингээд бодогдоо гараад ирдэг. Тэгэхээр би яг жилийн эхэнд яг өөрийнхөө файлыг бэлдэж тавьчаал тэгэл яг сар сараар хийгээд яваад байдаг. Энэ файл маань болохоор яг миний main файл байгаа. Тэгээд миний өөрийн хөтэлж байгаа файлыг бол та бүхэнд үзүүлэхгүй гэдэггүй. Яа миний хувийн мэдээлэл маш их байгаа болохоор тэгэхээр та бүхэн жишээ болгоод өөрийнхөө санхүүгээ хэрхэн яаж хөтэлдэг тухайга харууллаа. Тэгээд өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө гэр бүлийн санхүүгээ хэрхэн менеж хийдэг тухайга хуваалцлаа. Тэгээд өнөөдрийн яг миний та бүхэнд харуулсан Excel маань болохоор өнгөрсөн хугацаанд маш их номнууд, YouTube channel-ыг үзээд суралцсан өөрийнхөө санхүү хөтэлдэг тийм Excel-үүдийг худалдаж авч ийж тэгжээ сурсан аргууд байгаа. Тэгээд хэрвээ та бүхэн ч гэсэн яг миний наргаар өөрийнхөө санхүүг хөтэлж менеж хийж сурахыг хүсвэл энэ Excel файлыг та бүхэнд явуулах боломжтой. Тухайн мэдээллийг та доорх тайлбараас хүлээж авах боломжтой. Тэгээд өнөөдрийн маань дугаар та бүхэний санхүү менеж хийгээд багц гэсэн тусалсан болов гэж бодож байна.